Сайн байна уу? Энэ 7 хоногийн newsletter дээр Идраа захирлаас за харилцагчаас орж иж байгаа асуултан дээр илүү тодорхой болохын үүднээс одоо асууя гэж бодож байна. Түгээмэл асуултандаа хоёулаа хариулах юм байна. Эхэлсэн юм уу? Яах гэж зандаар орж ирээд байгаа юм. Окей. За. Хүн арай гэж гоё эхэлж байгаас чи яах гэдэг вэ? За. Сайн байна уу? Энэ 7 хоногийн newsletter дээр за харилцагчаас орж иж байгаа асуултан дээр илүү тодорхой болох зорилгоор одоо асуултуудыг асууя гэж бодож байна. За Идраа захирлаа. Одоо хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсүүдийн багцад одоо үйл хөдлөх болон гадаад хувьцааны ETF-үүд, зам үйл хөдлөх гээд одоо хөрөнгө оруулалтууд хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтууд ер нь хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг одоо асуултууд аягүй ирж байгаа. Ер нь багц хизээ шинжлэхдэх вэ? Тийм, багц хэрхэн шинжлэгдэх вэ? Шинжлэгдэх үү гэж асуудагч байгаа. Хөрөнгө оолт гэдэг чинь зүгээр нөгөө улирлын хувц хунар ингээ авдаг зүйл ерөөсөө биш ээ. Одоо ямар хөрөнгө оолт хамгийн хот юм бэ? Тэрний араас нь ерөөхдөө явдаг зүйл ерөөсөө биш. Монгол хүмүүст тайлбарлахад хөрөнгө оолт хийнэ гэдэг чинь нөгөө хурдан морь уйна гэсэн үг заяа. Тэгээд нэг морийг ингээд олоод хөгжүүлээд уралдуулаад тэгсэн чинь 1-2 наадан дээр ингээд төрүүлээд яваад тэгээд 1-2 жил одоо S&P 500 Dow Jones руу бид нэр ингээд хэдүүлэн хамтдаа хөрөнгө оолт хийцэн байгаа. Тэгэл нэг хоёрхан уралдаанд төрүүлсний дараа айрганд орсон морийг ингээд нитлаад задлаад идээд явдаг зүйл биш байхгүй юу? Ер нь бол дуустал нь уралдаанд явуулах хэрэгтэй. Тэгээ тийм учраас одоо 2хан жил болж байна. Зүгээр тэр S&P 500 Dow Jones-ийн тухай хэлэхэд өнгөрсөн 150 жилийн хугацаанд тогтмол өсөж исэн. Тийм учраас зарим багц дотор байгаа юмнууд нь ойрын дунд хугацаанд өөрчлөгдөхгүй. Тийм хариулт байгаа. Бондууд цаана угаасаа байнга өөрчлөгдөж байгаа, шинжлэгдэж байгаа, солигдож байгаа, авж байгаа, зарж байгаа. Ингээ газрын модыг ингээ зарим бондуудыг хаяад шинээр ингээ оруулж ирж байгаа процесс явж байгаа. Тэгвэл ер нь бол тэр үндсэн хэдэн хөрөнгө оолтууд ойрын хугацаанд өөрчлөгдөхгүй. Энэ жилдээ ганцхан нэг юм өөрчлөгдөх нь тэр нь юу юм бэ гэх юм бол одоо алтлуу бид нэр хөрөнгө оолт хийгээд өмнөх ньюслеттерн дээр та хараагүй бол хараарай рафтан битээр ярьсан бас YouTube дээр бидний өмнөх бүх ярилцлагууд нь бас байгаа. Тийм учраас өмнөх 7 хоногт бидний юу ярьсан бэ гэх юм бол тэрийг бас харж болно. Тийм учраас удахгүй алт орж ирнэ. Тэгтээ алт бол байгаа хөрөнгө оолтуудыг ингээ орлохгүй ерөөхдөө чихээд орчих гэсэн үг. Тийм учраас өмнө хийж исэн юмнууд нь жоохон багасна. Тэгтээ алга болохгүй алт зүгээр ороод ирчин. Одоо ширээн дээр дахиад нэг санал заасан гэсэн үг. Тиймэрхүү л өөрчлөлт орж байна. Одоо нөгөө гадаад хувьцааны багцууд ETF-үүд байгаа шүү дээ. ETF-үүд дотор fixed investment буюу тогтмол хөрөнгө оруулалтын одоо бүтээгдэхүүн байгаа шүү. Тэгэхээр тэр одоо өөрчлөгдөх үү? Хөрөнгө орлого одоо хэрхэн бодогдоод байна вэ гэдэг одоо асуултууд аягүй их байдаг байхгүй юу? Ер нь бол та ингээ бүртгэлийг харсан бол долларын бүртгэлтэй явж байгаа. Тэр бол одоогийн байдлаараа долларын хөрөнгө оруулалт тэр удахгүй дуусна. Ер нь бол тэгээд нөгөө хаалтаа тавьчихна. Өгөөч нь одоо төгрөгөөр хэлэх юм бол яг тэр нөгөө ханшнаасаа нөлөөлөгдөж байгаа. Гэхдээ цаанаа ер нь бол нөгөө долларын хүүн тий хөргөх нөхцөл одоо нөгөө хэлбэлцэл нөхцөлтэй. Ер нь одоогийн байдлаар нэг 12-оос 16% хооронд. Тэгээд ер нь бол өнгөрсөн жилийн хугацаанд 16% хүүтэй байсан. Удахгүй дуусна. Тэгээд сүүлийн улиралтаа 16-тай үлдэх үү эсвэл 14 болох уу 12 болох уу харах ёстой. Ерөнхийдөө харилцагч нараа өнгөрсөн жилийн хугацаанд хүчтэй төлөөлөөд байнга максимум 16 авч өгсөн. Тийм учраас миний таамаг бол дараагийн улиралтаа бас 16% авчрах гэж одоо хичээж байгаа. Тэгвэл тэрнээс хальт доогуур байх магадлалтай. За тэгэхээр нөгөө багцын бодлоо өөрчлөлт бол нэг амар хийгдэхгүй байх нэ гэж ойлгох нь шүү дээ. Тэгээд нөгөө өнгөрсөн жил хагасын дотор энэ FX investment, fixed investment биш үү? Доллараар 16% өгөөж олно гэдэг чинь амар cool байхгүй юу? Бараг боломжгүй зүйл байхгүй юу? Тийм учраас одоо дараагийн бүтээгдэхүүн бас яг доллараар 16% авчрах боломжгүй байгаа. Тийм учраас өнгөрсөн жил хагасын хугацаанд энэ FX investment руу хийсэн хүмүүсийг нэлээд сайн эрхлүүлсэн. Тэгээд тэр эрхлүүлэх цаг нь одоо бараг дуусж байгаа. Тийм учраас энэ дээрээ жоохон хүлээлттэй дарах хэрэгтэй.
долларын хөрөнгө оруулалт өргөжлүүлээд хийх ёстой гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол хизээний цагт доллар өсөх магадлал үргэлж байдаг. Өнгөрсөн жил 3 сарын хугацаанд доллар бол тогтвортой баг ингээ буураа явж байгаа. Тэгэхдээ ингээ өнгөрсөн 30 жилийн Монголын түүх харах юм бол буцаагаад төгрөг маань өснө. Тэгээ сонгуулийн дараа юмыг яаж мэдэх вэ? Буцаагаад доллар өсөх магадлал байж магадгүй. Тийм хүлээлттэй байгаа тийм ээ. За дараагийн асуулт бол гадаад хавцааны ногдлоо шиг одоо автоматик аппликейшн дээр мөн орох гэж байгаа гэдэг мэдээллийг сүүлийн одоо подкастн дээр болон контентн дээр оруулсан байгаа. Тэгэхээр энэтэй холбоотой нөгөө автоматик аппликейшны бүртгэлийн үйл ажиллагаа төр саацсан байгаа шүү гэдгийг оруулсан. Тийм нөгөө кастомер ногдлоо шиг одоо хэрхэн орж ирж чинь яг тэр бүртгэл яг ямар хөө байдлаар орж ирэх гэж чинь гэдэг талаар нэг гоё мэдээлэл өгөөч та. Окей. Тэр гадаад арилжаа хэрхэн явдаг юм бэ гэх юм бол одоо жишээлбэл Монголын хувьцаа худалдаж авах юм бол тий Монголын хөрөнгийн бирж дээр Монголын брокеринг компаниараа дамжуулаад тэр хувьцааг худалдаж авдаг шүү дээ. За тэр Америкийн хөрөнгийн зах зээл дээр бас яг адилхан Америкийн хувьцаа худалдаж авахын тулд Америкийн брокеринг компаниараа явж байгаа. За тэрийг авахын тулд одоо Монголын брокеринг компаниар дамжуулаад Америкийн брокеринг компаниар дамжуулаад Америкийн хувьцаа авч байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө Америкийн компаниуд өөрийнхөө данснасаа ногтлоо шиг зарлаад Америкийн брокеринг компани данслуу тэр ногтлоо шиг орж ирж байгаа. Тэгээд эргүүлээд Монгол руу шилжүүлэх үү? Тий төгрөг рүү шилжүүлэх үү гэх. Эсвэл Америкт үлдээгээд нөгөө шилжүүлэг орж ирэхгүй, татвар матурын нэтрээ байхгүй. Тэр ногтлоо ашгаараа шууд эргүүлэн худалдаа авах хөрөнгө оруулалт хийх үү гэх юм бол автомат аппликейшн ямар зарчим барьж байгаа юм бэ гэх юм бол Америкт үлдээн. Нэмэлт хөрөнгө оруулалт хийнэ. Өөр тайлбарлах юм бол жишээлбэл хоёулаа хөрөнгө оруулалт хийгээд нэг байр эзэмшиж байгаа гэж бодъё. Тэгээ сарын нэг сая 500-ийн төрөөсийн орлого олж байгаа. Тэгээ хоёулаа ингээд суугаад за окей 700 750 хуугаад идэх үү? Эсвэл дахиад нэг байр аваад тэрний сар болгоны төлбөр хийх үү? Одоо эргүүлэн хөрөнгө оруулалт хийх үг асуулт байгаа шүү дээ. Юу хийх юм бэ гэх юм бол автомат аппликейшн та урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байгаа учраас тэр Америкийн хувьцаануудаас ирж байгаа ногтлоо шиг эргүүлэн хөрөнгө оруулалт болно. Окей. Тэр 12 сарын хугацаатай багц авсан хүмүүс байгаа шүү дээ. Тий. Тэнд угаасаа хувьцаа байхгүй. Яг гэх юм бол тэр бол богино хугацааны хөрөнгө оруулалт. Тийм учраас тэрэн дээр угаасаа хувьцааны асуудал байхгүй, ногтлоо шиг асуудал байхгүй. Тэр богино дунд урт хугацааны хөрөнгө оруулалтын багцууд дандаа 3 жил ба түүнээс дээш тэн дотор хувьцаанууд байгаа. Тэгээд ерөнхийдөө зарчмын хувьд би харилцагч нараа юу гэж ойлгож байгаа юм бэ гэх юм бол за доор хаяж 3-аас бүр дээшээ 10 жилийн хөрөнгө оруулалт хийж байгаа учраас энэ улирал болгон орж байгаа, хагас жил болгон орж байгаа, жил болгон орж байгаа ногтлоо ашгаараа эргүүлэн хөрөнгө оруулалт хийнэ. Тийм учраас ерөнхийдөө таны ногтлоо шиг буцаагаад хөрөнгө оруулалт болно. Тэгэхээр нөгөө нэг яг үйл явцын хувьд гэх юм бол автомат аппликейшн дээр магадгүй хэдэн ширхэг хувьцааны ETF-үүд авагдсан байгаа. Тэрний ногтлоо шиг бүртгэлийнхээ системээр таны аппликейшн дээр харагдана. Буцаагаад гадаад хувьцааны багц авна гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр энэ яриаг одоо нөгөө сонсож байгаа хүмүүс яг юу гэж ойлгож байгаа гэхээр би магадгүй 12 сарын хугацаатай бондын одоо багц авсан байгаа. Тэгвэл би ч гэсэн одоо ногтлоо шиг доллараар амаар иштэй гэсэн одоо бас байж болно шүү дээ. Тэгэх юм бол урт хугацааны хөрөнгө оруулалтын багцаа сонгоорой гэдгийг бас дэлгэмдүүлээд бас хэлчихье. Тийм. Тэгээд зарчмууд юу гэж ойлгох юм бэ гэх юм бол одоо нөгөө багцаараа дамжуулаад нэг бело хэлбэртэй байгаа шүү дээ. Ийм зүсэм. Тэгээд гадаад арилжааны гадаад хувьцаан дээрээ тэр тортны зүсэм дээрээ дахиад нэг жижигхэн тортны хэсэг орж иж байгаа хгүй ногтлоо ашгаараа. Тэгээд тэр буцаагаа тэр белугаа томруулж байгаа гэсэн үг. Одоо тэр белугаа Монгол руу авчруулад идүүлэхгүй. Эргүүлэн хөрөнгө оруулалт хийнэ. Тийм зарчим. Тэгэхээр тоо удахгүй одоо ногдлоо шиг орох гэж байгаа. За дараагийн асуулт болохоор за Apex болон автомат аппликейшны яг ялгаа юу вэ гэдэг асуултууд айгүйх орж ирдэг. Магадгүй дийлэн харилцагч нар мэдж байгаа. Гэхдээ мэдхгүй бас хүмүүсүүд айгүйх байна. Автомата Apex 2 нэг биш юм уу? Үйл ажиллагаа нь юу юм бэ? Яг яадаг юм бэ гэдэг талаар айгүйх товч бөгөөд тодорхой нэг хариулт өгөөч та. Окей. Окей. Түрүүний үл хөлөх хөрөнгө оруулалтын жишээ хоёлоо барьсан шүү дээ. Хоёлоо жишээлбэл 2-3 орон сууц эзэмшдэг байлаа гэж бодъё. Тийм тэргээ түрээсэлдэг. Окей. За. Тэгээ хоёлоо ерөөхдөө
ямар багцтай юм бэ гэх юм бол за Баян зүрхийн нэг үл хүлэгтэй, Хаанвал дүүргийн нэг үл хүлэгтэй тий тэгээ магадгүй одоо Эрдэнэтэд дахиад нэг үл хүлэгтэй байж магадгүй тий бас яг дахиад автомата шиг ингээ харах юм бол нэг белуу 3 зүсэмтэй белуу байгаа шүү дээ. За автомата яг юу хийдэг юм бэ гэх юм бол надаа ямар белуу тохиромжтой юм бэ? Гэ зөвлөгөө өгдөг заяа. Окей. За Хаанвал дүүргийн нэг орон сууц авчих тий Чингэлтэй дүүрэгт нэг орон сууц авчих тэгээд Эрдэнэтэд нэг орон сууц авчихаа гэдэг одоо зөвлөгөө өгөөд тэгээд дараа нь тэр зөвлөгөөний дагуу яг хөрөнгө олт хийе гэх юм бол бид нар бүх одоо нөгөө ажлуудыг хийгээд өгчөөд тэгээ яг тэр белуугийн бүрдүүлээд өгчдөг. Автомат яг тийм ажил хийдэг. За тэгээ хоёулаа одоо нөгөө шинэ орон сууц худалдаж авах юм бол одоо жишээлбэл Чингэлтэй дүүрэгт нэг худалдаа авалт нэмээ хийчихье гэх юм бол хоёулаа юу их стон бэ гэх юм бол мөнгөө бариад тэ тэр Чингэлтэй дүүрэгт орон сууц зарж байгаа хүнийг олж аваад хилцэл хийгээд гэрээ хийгээд тэгээ дараа нь дүүрэг дээр очоод нөгөө байрны ордерын бичлэлт хийлгээд тэгээд ингээ харах юм бол тэр байрны ордер зарчмын хувьд яг юу юм бэ гэх юм бол үнэт цаас واخгүй юу. Тэгээ цаасан дээр нэр нь бичигдсэн, регистр нь бичигдсэн, хаяг нь бичигдсэн гэх мэт чинь бүх юм байгаа шүү дээ. Хувьцааны дээр бас яг ялхан компани бичигдсэн, тий хин өмчлөж байгаа юм бичигдсэн. Тэгээд нөгөө компани хувьцааны цаана дандаа нэг бүртгэлтэй нэг хувьцааны дугаар байгаа байхгүй юу. За тэгээ Apex яг юу хийдэг юм бэ гэх юм бол тэр хөрөнгө нөгөө үнэт цаасны тий тэр хөрөнгийн бүртгэлийн буюу өмчлийн солилцоогийн зохион байгуулдаг. Одоо дүүрэг адилхан гэсэн үг. Одоо дүүрэг дээр очих юм бол бүх байрны ордер тэндээ ингээ бүртгэлтэй, бичлэлттэй. Тэгээ бичлэлт нь өөрчлөгдөх юм бол бүх одоо гэрээ арилжаа мөнгө нь бэлэн байж иж нөгөө байрны эзэн солигддог штэ. Ер нь бол Apex Capital яг юу юм бэ гэх юм бол одоо брокер гэсэн үг. Тэгээ тэр брокер тусгай зөвшөөрлөлтэй. Тэр тусгай зөвшөөрөл Apex ямар ирэх өгдөг юм бэ гэх юм бол тэр үнэт цаас хөрөнгийн өмчлийн солилцоо ба бүртгэлийн хийж өгдөг. Одоо орон сууц дээр тэр үйлчлэгээ маань ерөөхдөө төрийн үйлчлэгээ дүүрэг дээр явагддаг. За байнга солигддог энэ хувьцаа хөрөнгийн зах зээл дээр хөрөнгийн бирж дээр нөгөө арилжаа нь явдаг. Тэгтээ тэр бүртгэл өмчийн солилцоо ерөөхдөө тэр Apex Capital-аараа явдаг. Ялгаа нь бол тэр. За тэгээд хүмүүс яагаад адилхан юм бэ гэж боддгийм бэ гэх юм бол автоматагийг Идрот багтайгаа хамтарч үүсгэн байгуулсан Apex Capital-ыг Идрот бас өөр нэг багтай хамтарч үүсгэн байгуулсан тийм учраас адилхан юм биш үү? Үгүй ээ. Одоо ингээ харах юм бол үл хүлхийн багцыг ингээд хоёлаа ингээ харах юм бол яг ингээ асуудаг нь энэ ерөөхдөө Чингэлтэй дүүрэг, Хаанвал дүүрэг, Эрдэнэтийн юм шүү гэх юм бол үгүй байхгүй юу. Бид хоёрын өмч хөрөнгө. Гэхдээ бүртгэл нь хаана явж байгаа юм бэ? Тэр олон дүүрэг дээр явж байгаа. Ерөнхийдөө Apex Capital тэр функцийг өгж байгаа. Автомата бол тэр яг хаана авсан дээрөө ашигтай юм. Аль альнаас хэдийг авах хэрэгтэй юм бэ? Тэгээд нэмээ тэр арилжаагийн захиалгын ерөнхийдөө танд хийгээд өгч юм аа. Тэгээд дараа нь ноглашгийн цуглуулдаг, хүүгийн цуглуулдаг, татвар тэг хүүгийн орлогын татвар бүгдийг ингээ хийгээд өгчдөг тийм үйлчлэгээ байхгүй. Тэр нэг магадгүй дүгнэд хэлэхэд те. Нэг нь илүү өөрөө худалдан авалт хийдэг байхна, нэг нь илүү нөгөө юу авахын тэрийг нь мэрэгжлийн хүмүүс зөвлөөд аваад өгчдөг. Гэхдээ нэг зүйлийг анхааруулхад одоо харилцагч хөрөнгө оруулалт хийлээ гэхэд тэр тухайн авж байгаа хөрөнгө оруулалт маань тухайн хүний нэр дээр авагдчихж байгаа шүү. Тэгэхээр нөгөө баталгааг айгүйх асуудаг. Тэгэхээр магадгүй таны нэр дээр авсан байгаа 2 өрөө байрны ордер таны нэр дээр гарнаа л гэдэгтээ яг адилхан бүртгэл хийгдэж байгаа шүү гэдэг бас хэлмээр. Тэгэхээр энэ бол нөгөө баталгааны талаар муу адил хариулт өгч байна гэсэн. Өөр нэг жишээ гэх юм бол одоо E-Mart байлаа гэж бодъё зөө. E-Mart дотор хэдэн мянган бүтээгдэхүүн байгаа шүү дээ. Гэхдээ бид нэр байнга амьдралын насан туршдаа тэр вокийг зөвийг авсан хувцс, хоол хүнсийн бүгдийг нь альнаас авах хэрэгтэй мэдж байгаа учраас бид нэр өөрөө бие даасан E-Mart руу орох боломжтой. За E-Mart дотор баахан хувьцаа зарагддаг байсан бол тэгээ хүмүүс ороод ингээд би алийг авах хэрэгтэй юм бэ? Мэдэхгүй байгаа хгүй. Тэгснэ ингээд хэдэн мянган хувьцаа байгаа. Альнаас авах хэрэгтэй юм бэ? Хүн болгон баг ингээд толгой эргээ баг тийш орохгүй. Тэгээ E-Mart-ийн урд тий хувьцаа хөрөнгө олт зардаг E-Mart одоо дэлхийн хөрөнгөний зах зээл واخгүй юу? За тэгээд тэр том E-Mart-ийн урд
хин зогсож байгаа юм бэ гэх юм бол идрээ ба түүнийг баг зогсоод тий худалдаа авалтын бид нар хийгээд өгчихё тий тэгэл ерөөхдөө таныг саксыг бариад яг хаанаас ингээ түүгээд ирэх юм бэ гэм түүгээд авчаад тэгээ та үүдэн дээрээ зүгээр хүлээн тэгээ бид нар танд ерөөхдөө тэр саксыг ингээд яг бүрдүүлсэн тэгээ белуугийн яг зөв тааруулсан хүлээлгэж өгчээ гэсэн. Тийм. Гой тайлбарлаа. Түрүүн яг тэгж ярих хэрэгтэй байсан байна. Тэгтээ. Окей. За дараагийн асуулт болохоор за автоматын аппликейшны харилцагчийн гэхээр одоо нөгөө магадгүй аюу хол хөндий асуудагч гэж болох юм. За автоматын аппликейшн яг таны яг ямар асуудлыг шийдсэн бэ гэдэг дээр танай гоё хариулт өгөөч. Ер нь бол түрүүний сая имартын асуудал байхгүй. Тийм. Яагаад одоо яг нөгөө талаас нь болохоор харилцагчийн яг ямар асуудлыг шийдсэн бэ гэдэг дээр нөгөө мөнгө хэрхэн яаж өсөх вэ гэдэг одоо асуулттай юу гэдэг шүү дээ тийм ээ. Энэ дээр бас юм байгаа нөгөө хөрөнгө олт хийх чадвар гэж яг юу юм бэ гэсэн юм байгаа заяа. Ингээд маш олон хүмүүс тэр хөрөнгө олтын чадварыг айгүй буруу ойлгодог. Юу гэж ойлгох юм бэ гэх юм бол баг идрат ямар чадвартай юм бэ гэх юм бол казино ороод жоохон мөнгөтэй ороод амар их мөнгөтэй гарч ирдэг гэж боддог. Үгүй. За ерөнхийдөө дэлхийн хамгийн сайн хөрөнгө оруулагчийн нэг нь одоо Warren Buffett гэдэг заяа. Тэгээ тэр Warren Buffett маань өнгөрсөн бараг 60 жилийн хугацаанд заяа 60 жил тий дунджаар доллараар ойролцооныг 20% өгөөж авчирч байгаа. Окей. Сайн сонсоорой guys. Заяа хүмүүсээ. Дэлхийн одоо хамгийн урт хугацаанд хамгийн амжилттай хөрөнгө оруулагч тий доллараараа 20% авчирч чадж байгаа. Энэ бол бүр Макс хамгийн амжилттай нэг нь баггүй юу? Ийм урт хугацаанд. Яг хаяа нэг 3-4 жилийн хугацаанд нэг ингээд цүм хийдэг хүмүүс байгаа байхгүй юу? Гэхдээ тэд нар буцаага мөнгө алдчихдаг. Тийм учраас жинхэнэ чадвар биш байхгүй юу? Зүгээр нэг ингээд яг ингээд азтай үедээ ингээд нүрс өндөр байх чаа ингээд нүрсээрээ цүм хийх боломжтой. Тэгвэл дараа нь нүрс ингээд навс унахтай уурхаан дампуурч магадлал өндөртэй байхгүй юу? Тийм учраас тэр хөрөнгө олт хийж чадвар бол ер нь бол ихэвч хүмүүс мөнгө алдна. Окей. Тийм учраас хадгаламжгүй хийгсэн дээр. Тэндээ ядаж нэг 10, 11, 12% авчин. За. Тэгээ тэрнээс илүү яваад ирэх юм бол нөгөө чадвар болоод байгаа байхгүй юу? Тэгээд миний чадвар яг юу юм бэ гэх юм бол манай багийн чадвар юу юм бэ гэх юм бол тэ хадгаламж гэсэн суурь байгаа. Тэрнээсээ илүү бид нэр авчиж чаднаа. Тэгвэл казино биш шүү. Бид нэр хаашаа зорж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол инфляцийг хасаад заа юу. Нэг 18, 19, 20% бидний хувьд бол гайхалтай үр дүн тэрний төлөө ажиллаж байгаа тийм чадвар байхгүй юу. Тэгээ ингээ харах юм бол заяа ихэвч хүмүүс ингээ хөрөнгө олтыг маш буруугаар ойлгодог заяа. Ингээ төсөөл үзчих чи одоо нэг хөдөө аж ахуйн газар тариалан үйл ажиллагаа явуулдаг байлаа гэж бодъё л та. Тэгээ нэг газар дээр юм тарьж байгаа. Тэ. Тэгээ тэндээсээ одоо 100000 хүнийг тижээдэг ургацыг хурааж авах боломж байгаа юу? Байхгүй шүү дээ. Тэ. Ер нь бол нөгөө талбайгийн хязгаар байгаа. За тэгээ хөрөнгө олт дээр хүмүүс бүр ингээд сая төгрөгөөс эхэлж байгаа байхгүй юу? За барыг балкон дээр ногоо тарина гэсэн үг. Тэ. За тэгээ балкон дээр ногоо тарьж байгаа учраас тэндээсээ ингээд балкон дээр тарьж байгаа талбаанаасаа би гэр бүлээ тижээдэг хөрөнгөтэй болъё анхны жилээсээ гэдэг төсөөлдөг байхгүй юу? Хөрөнгө олт гэдэг юм аа. Бүтгөө. Бүтэхгүй шүү дээ. Тийм учраас чи нөгөө хүлээлттэй айгу өндөр тавьж гин гэсэн үг байхгүй тийм. Казино биш ээ. Ер нь бол нэг 18, 19, 20% өгөөч бол маш сайн үзүүлэлт байгаа. Бид нар юу хичээдэг юм бэ гэх юм бол хой тэр нэг өгөөчн дээр бити анхаар тавиа. Тэр балкон хангалахгүй байхгүй тий. Сар болгон дахиад нэг балкон аваад авах юм бол нөгөө гинт нэг талбай томорч штэ. Тэгэл нэг 100 саятай болоод ирэх юм бол тэр 20% гинт шалээд эхэлдэг. 200 саятай болоод ирэх юм бол бүр гоё болоод ирдэг. 500 саятай болоод ирэх юм бол 20 сая маань гэл. Тэ ерөнхийдөө ашаасаа гарах цаг болцсон байна гэд гараад ирдэг байхгүй. Тийм учраас хөрөнгө оруулалт тэр ингээд бага мөнгийг их мөнгө болгодог биш. Тэ ер нь тогтвортой урт хугацаанд таны ургац адилхан хэмжээндээ тэ аль болох их нар тусдаг талбай руу таны тэр урамблуудыг ингээд нүүлгэнэ. Гэхдээ тэр талбай хэмжээ таны хувийн санхүү мөнгөний сахилга батнаас хамаарна. Надаа маш их талбай өгөх юм бол би маш их ургац авчиж чаднаа. Тэгээ надаа балкон авчрах юм бол 3 луун буужилтаар. Гэхдээ та ганцаараа балкон дээрээ тарьчихвал нэгхэн луун. Баггүй юу? Ер нь автоматагийн яг үндсэн одоо давуу тал харилцагчтай авчиж байгаа үр шим нь бол яг тэр.
Тэгэхээр нөгөө ийм яг жишээ гарч ирсэн л дээ харилцагч нар дээр. За нэг сая төгрөг эсвэл 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчихэд танайх жилийн 18% хүүтэй юм байна. Энээс илүү өсөх үү гэдэг зүйлийг айгүйх асууж байгаа байхгүй. За магадгүй тэр харилцагчд 20% хашиг одоо орлоо гэж үтэй. Гэтэ 2 сая магадгүй сая төгрөгийн 20% гэдэг чинь шалахгүй зүйл байхгүй. Тэгэхээр тэрийгээ илүү мөнгөн дүндээ анхаараач гэдэг зүйлийг айгүй сайн хэлэнгүүд тэрэн дээрээ магадгүй хүмүүс нэг сахлах бат гэдэг зүйл айгүй дутагдаад байна уу гэж харагдаж байгаа. Тийм ер нь бол нөгөө өгөөж 18, 19, 20-оос дээшээ гар явчих юм л амар эрсдэлтэй юм л ордог байхгүй юу? Тэ. Тэгээд маш олон хөрөнгө оолтойхоо одоо аян зам руугаа анхныхаа алхам хийж байгаа, шинээр эхэлж байгаа хүмүүс юуны араас гүйдэг юм бэ гэх юм бол хурдан баян болох. Тийм учраас тэр хурдан баян болгодог стратеги шийдвэр гаргадаг. Тэ? Ерөнхийдөө хаасаагүй шүү дээ. За. Тэгээд зөв чамаас асууч. Чамаас ч гэсэн. За. Тэр хурдан баян болгодог стратеги аргууд ажилтдаг байлаа гэж бодъё л та. Тэгээд баян хүмүүс наа. Хоош. Байхгүй. Тийм учраас тэр хурдан баян болдог юм угаасаа овсоёо. Байхгүй. Тэ. Байсан бол бид нар бүгдээрээ ингээ санхүү эрсдлүүдтэй мөнгөтэй жаргалтай суух байхгүй юу? Тийм учраас ямар нэгэн байдлаар хүн амьтан танд жилийн 22, 24, 28, 30 жилийн дотор нэг нугална гэдэг юм маань жигнэсээ байсан бол бид нар би ажилгүй. Тэгээ хүн болгон гэртээ. Тэгээд эргэн тойрон ингээ харах юм бол хүн болгон мөнгөний асуудалтай, хүн болгон хангалтгүй орлоготой, хүн болгон санхүүгийн өөрчлөлт хүрээгүй. Тийм учраас тэр аргууд угаасаа худлаа. Тэгээ миний хэлж байгаа юм ерөөхдөө тэр 18, 19, 20% биш ч те. Ер нь бол нэлээд өндөр өгөөж. Тийм л юм байна. Тийм учраас бити хөрөнгө оолтыг мөнгө нугалдаг, хурдан баяж цум хийдэг юм гэж бодоорой. Тэ энэ бас нэг урт хугацааны тоглоом. Яг нь автоматаараа дамжуулаад хүмүүсийг хурдан баян болгох арга нь юу юм бэ гэх юм бол би харилцагчийн мөнгийг аваад за Сингапур яваад улаан юм хар дээрээ тавьж болно л доо. Гэхдээ тий харилцагчийн тал мөнгийг ингээ улаан дээр тавьчих, тал мөнгийг хар дээрээ тавьчих. Тэгээд аль нэг нь мөнгөний нугалчин. Гэхдээ энэ арга биш аахгүй юу? Энэ зүгээр хутлаа. Тим юм хийж болохгүй, тим юм угаасаа хийхгүй. Тэр уусаа мэдэл муутай байхгүй. Тийм учраас ийм тогтвортой хүн болгонд ижил нөлөөлөх боломжтой хүн болгон адилхан аргаараа найдвартай давтамжтай жил болгон хийх боломжтой стратеги олох хэвээр тий. Тийм аргаар л одоо байгаа. Ганц арга нь тэр. Өөрөөр угаасаа байхгүй. Би уг нь бол танаас айгу 5 төрлийн асуулт асуугаад яг энэ нөгөө нэг харилцагчийн асуултуудыг гаргаж ирье гэж утсан. Гэтэ яг яриа хийж байгаа хооронд дахиад нэг асуулт гарч ирж байна л да. Юу гэхээр бас нэлийн олон удаагийн давтамжтай. За харилцагч нар магадгүй одоо юу гэдэг юм мандал тий арт автомата эсвэл одоо банкны санхүү байгууллага их усүр ч юм уу тий айгүй олон төрөл рүү ингээ хөрөнгө оруулалт хийгээд идэг. Тэгэхээр тэр зөв эсвэл нэг юм руугаа ингээ чиглэх үү гэдгийг айгүй асуудаг. Тэнгүүд би бол магадгүй заримдаа хариулж мэддэггүй эсвэл одоо магадгүй нэг зүйл рүүгээ анхаарсан дээрээ гэж заримд нь бол одоо ингээ зөвлөдөг ч юм уу тий. Тэгэхээр тэрийг яг магадгүй хүмүүс яг нэг тал руугаа ингээл чиглээл ингээл хөрөнгө оруулалт хийгээд явах нь зөв үү эсвэл маш олон талын хөрөнгө оруулалт руу хийх нь ер нь зөв үү? Таны гэхдээ хувийн бодлоор ч юм уу тий. Ер нь бол ганцхан нэг байгууллагатай явсан дими. Дими гэж үү? Ер нь бол тийм. Бас хамаг мөнгөө нэг банкнд хадгалсан бас дими. Тэгээд хамгийн гол нь хаана хамгийн сайн үйлчлэгээ авч байгаа. Хаана өндөр өгөөж авч байгаа. Гэхдээ эрсдэлтэй тохирсон. Тэ. Тэгээд тэр тухайн байгууллага зүгээр миний мөнгийг авах гээд байгаа юм уу эсвэл жигнэсээ тэр мөнгийг хамт өсгөх гээд явж байгаа юм уу? Тэгээд зүгээр ингээд янз бүрийн одоо үнэтэй ивент дээр шампанск хэрэглээ таныг ингээд том найранд урьж байгаа юм уу? Яг гэх юм бол тэр шампанскийн угаасаа таалт төлж байгаа шүү дээ. Тэ? Тэгж байгаа юм уу эсвэл жигнэсээ одоо чин сэтгэлээсээ таныг санхүүгийн эрхчлөнд хүрээсээ ганцхан таны мөнгийг авдаг биш. Таны дадал зуршил
дээрээ дэмждэг. Танд ном санал болгодог. Би юу гэхэд үнэрчж эхэлж байна те. Тэгээд 7 хоног болгон аюу гой подкаст явуулдаг гих мэдчлэн тиймэрхүү үйл хийгээд жигнэсээ та өөрчлөгдөөсэй, мөнгө бити үрдэг байгаасай, хоримтлал үүсгээч гэдэг зөвлөгөө өгж гэнэ үгүй юу? Тэр хаана одоо үнцэн хэрэгцээгүй шоу маягийн үйлчлэгээ биш, яг жинхэнэ сэтгэлээсээ тэр санхүү эрхчлөөний үйлчлэгээ авч байгаа юм уу? Тишэл явсан дээр. Тэгэхээр нөгөө харилцагчийн өөрийнх нь сонголтын асуудал ахна шүү дээ. Тий. Тэгэл уусаа манах дээр гэж шүү. За энэ маркетинг гэвчлээ. За хөрөнгө оруулалт хийж байгаа магадгүй та эсвэл харилцагч нар тийм ээ хүмүүсүүд яг юун дээр анхаарал дээрвэ гэж та ер нь боддог бай. Одоо нөгөө хөрөнгө оруулалт хийж байгаа харилцагч нар байна шүү дээ. Одоо магадгүй үзээ сууж байгаа хүмүүсүүд за би ингээ хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ хөрөнгө оруулалт хийж байгаа хүнд яг юуг нь эхлээд анхааруулах хэрэгтэй вэ? Юуг зөвлөх хэрэгтэй вэ? Хамгийн ихэнд. Ихэвч хүмүүс сэтгэл хөдлөлөөрөө хөрөнгө оруулалт хийж эхэлдэг. Яг их хүмүүс нэг удаа гологдсон, нэг удаа хүссэн байраа авч чадаагүй, эсвэл 2-3 удаа хүүхдээ хүссэн сургуулиуд оруулах чадаагүй, хүүхд маань ингээ гадаад сурмаар байсан чинь ингээ тэр мөнгийг дийлээгүй, тэгэл ингээл ухаардаг. За би хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй байна. Тэгээд тэр шийдвэр нь ханаас гарч байгаа юм бэ гэхмэл тэр эмоцийн одоо өвдөлтөөсөө эхэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юутай ингээд зүүрлүүлэх боломжтой юм бэ гэх юм бол нөгөө ингээд 11-12 сартаа ингээд гүзээтэй гэсэн ингээд шинэ жилийн явах болж байгаа. Тэгээ яах ёстой юм бэ гэх юм бол мацаг барих ёстой. Тэгээд бүр ингээд амар хардкор мацаг бариад тэгээ шинэ жил болсон чи тэр палаш дотор өөрийнх ингээд чихэж оруулаад тэгээ тэр цахилгаанаа бүр ингээд яг задрах гээд байгаа дээр ингээд ингээд тэгэл шинэ жил дээр очиж тэгж хийдэг хүмүүс нь дийлэх нь. Гэхдээ хамгийн гол нь тэр яолкын дуусчих юм бол шүнжгээ тэр палачтай байхгүй штэ. Өөрийнхөө зураг мураг авахуулаад тэгээд өөрний хувцлаа ордог штэ. Тэгээд нөгөө ингээд бүс ингээд байсан бол тэр бүсээ чүл суллаад тэгээ өөдөөс ингээд одоо бүтэн сар мацаг барьсан хүн өөдөөс нь ингээд бело байна, хоол байна, тэг амтад байна, пив байна гэх мэт чинь бүгдэн дээр ингээд амар үлэмтсэн байгаа учраас ингээд хагтлаа иддэг байхгүй юу. Тийм учраас нөгөө хүн маань яг жигнэсээ туранхай хүн болсон уу үгүй байхгүй юу. Тодорхой хугацаанд эмоцийн гэмтлээсээ эсвэл гоё харагдахын төлөө хардкор мацаг барьсан. Тэгээд тэр ивент нь байхаа болчих юм бол буцаагаад хуучин хүн болдог байхгүй юу. Тэгээд нөгөө хөрөнгө оолт хийх дээрээ тэр эмоцийн юм мартаа. Тэгээд жигнэсээ хөрөнгө оолт бол нөгөө түрүүний хэлдэг нөгөө өгөөч нэг жилийн дотор одоо би ингээ хаан банкны хувьцаа авлаа, автомат мөнгө хийлээ, инглээ тэр ерөөс биш байхгүй. Хөрөнгө оолт шиг юу юм бэ гэх юм бол сар болгон орлого ороод ирэх юм бол тэрийг ингээ далт хийдэг, хөрөнгө оолт хийдэг, мөнгө хөөрөмтлүүлдэг юм байхгүй. Тэгээд тавраг ягаад тавраг юм бэ гэх юм бол уулан дээрээ ингээ нүх ухаал амьдраад байдаг. Тэ? Тамирчин ягаад тамирчин юм бэ гэх юм бол өглөө ингээ босоод биеийн тамираа хийдэг. Тэ контент хийдэг хүн инфлюенсер ямар хүн юм бэ гэх юм өдөр болгон контент хийгээл яваал гэдэг. Тэгээ эзэн нэг цаг контент болдог. Ном бичих хүн юм бэ гэх юм өдөр болгон нэг хуудас бичээд 365 хоногийн дотор тэ 365 хуудастай ном гаргадаг. Тэгээд хөрөнгө оолтч яг юу юм бэ гэх юм бол зүгээр нэг удаагийн 2 удаагийн үйлчлэл биш. Ерөнхийдөө тэр хүний тодорхой хэсэг болчихдог байхгүй юу? Тэр л болж ээж хөрөнгө оолтч болно. Тэгвэл зүгээр нөгөө халтуурны биенийхээ жинд анхаардаг хүн болно. Халтуурны нэг сарын хугацаанд контент хийгээд болчдөг хүн болно. Халтуурны нэг ном бичээд болдог хүн болно. Халтуурны хүүхдийн хадгаламж нэгээд тэгээд ингээд барьцаалаад тэгээд хүүхдийнхээ хадгаламжаа барьцаална гэдэг чинь айгу новшин мэдрэмж хаа. Тэр мэдрэмжээс ичихгүй хүүхдийнхээ хадгаламж дотор хийсэн мөнгөө барьцаалал яваад ах юм бол яг хүүхдийнхээ төлөө хадгалдаг хүн биш ахгүй юу. Тийм учраас хөрөнгө оологч болох ёстой. Ингээ ихлүүлсний дараа болдог юм ерөөс биш. Тэрэн дээр анхаараа. Хамгийн гол юм тэр. Тэгээд хаана хөрөнгө оолт хийн үү? Яаж хөрөнгө оолт хийн үү? Ерөнхийдөө бүр дараагийн асуудал. 5-6 жил тэр хувийн санхүү сахилга бата барай явсныхаа дараа 100 сая төгрөгтэй болсныхаа дараа юунд хөрөнгө оолт хийх вэ гэдэг
юунд анхаарсан дээр тэрний өмнө тийм өөрийнхөө арчаагүй зантай л тулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө хүмүүс аягүй анзаарч байгаа тийм хөрөнгө оруулалт хийж байгаа хамгийн ихний анхааруулга бол ерөөсөө санхүүгийн сахилбат буюу дадал зуршил. Эрсдэл ерөөсөө яригдахгүй байгааг аягүй анхаарсан байх гэж бол бодож байна. За энэ 7 хоногийн ньюслетерд аягүй гоё мэдээлэлүүд өглөө. Яагаад вэ гэхээр энэ маань өөрөө нөгөө байнгын чатаар орж иж байгаа асуултууд буюу харилцагч нар яг юу асууж байгаа юм, юуг мэдмээр байгаа юм бэ гэдэг дээр илүү тодорхой хариулт өгөхийг хичээлээ. За дараагийн 7 хоногт тэгээд нэмээ хэлэхэд асуултууд байгаа юм бол явуулаарай. Энэ видеоны доор бас комментээр үлдээчих гэх юм бол хариулчихна. За баярлалаа.